Өглөөний мэнд төргийн үзэгчтэй Мягмар гарагийн их өглөөний ярилцлагын нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор Монголын йогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн йогийн багш Халиуна. За мөн Монголын йогчдын холбооны гишүүн багш Мантаа нар хүрэлцэн ирсэн байна. Ингээд та хоёрт өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй бас энэ өглөөний мэнд хүргье. За удахгүй бас Монголын йогийн фестивал зохион байгуулагдах гэж байгаа. За энэ фестивалийн талаар манай үзэгчдэд товч танилцуулбал. За манай Монголын йогийн фестивал энэ жил 4 дахь удаага зохион байгуулагдах гэж байна. 5 дугаар сарын 18, 19 буюу Бямб Ням гарагт 2 өдрийн туршид энэхүү арга хэмжээ манд болно. Өглөөний 7 цагаас оройн 18 цаг 30 минут хүртэл үргэлжилнэ. Тэгээ бүгдээрээ өглөө эрт сайхан Чойжин ламын сүм үзэн гадаа өн төлбөргөө 7 цагаас нарны мөргөлтэй ба тэгээ үргэлжлүүлээд Blue Sky Hotel Tower-т хичээлүүд маань 3 зааланда явагдах байгаа. Фестивалийн үед энэ жилдээ 4 дахь удаа зохион байгуулагдах гэж байгаа гэсэн. За тэгвэл өмнөх одоо 3 жилийн фестивалаас энэ жилийнх нь яг ямар онцлогтой байгаа вэ? За манайхаа одоо эхлээ 3 фестивал хийсэн байдаг. Монголын йогчдын холбоо маань одоо дэлхийн улс орон болгон өөрсдийн гэсэн сайхан фестивалуудтай байдаг. Тэгээ манай холбоо анх одоо энэ санал санаачлагыг гаргаад Монголдо ч гэсэн ийм сайхан фестивалтай болёо. Йогчдод зориулсан, йогт хайртай дуртай хүмүүс ингээд нэг өдөр тий йогороо бүгдээр хамтдаа хичээлд өдөртөө болёо гэдэг энэ фестивал хийжсэн байгаа. Энэ жилийн тухайд бол хамгийн том онцлог нь 2 өдрийн туршид болно. Өмнөх жилүүдэд дандаа 1 л өдөр болдог гэсэн. Нэг бүтэн сая өдөр захиалдаг гэсэн бол энэ удаад хагастай бүтэн 2 өдөр болно. Тэгээ мөн гадаадаас мундаг багш нарыг энэ жил 3 багшийнхаа урилгаар оролцуулж байгаа. Тэгээ энэ бол манай хамгийн том онцлог гэж хэлж байна. Тодруулах юм бол гаднаас ирж байгаа багш нар маань Энтэг улсаас урилгаар оролцож ирж байна. Мөн Герман улсаас урилгаар оролцож ирж байна. Япон улсаас гэсэн 3 орноос урилгаар бидний фестивалыг зарим урилгаар оролцож ирж байгаа. За 2 өдрийн турш болдог шалтгаан маань тэгэхээр урд нь 1 өдөр болдог байсан бол хүмүүсийн одоо йогоор хичээлсийн тоо жилээс жил ирэх тусам өргөжж одоо тэлж байгаа учраас 1 өдөртөө хангалтгүй байна гэдэг хүсэлтийг Монголын йогчдын холбоонд тавьсны үндсэн дээр энэ удаа 2 өдрийн туршид Blue Sky-ийн 3 том зааланд 1 удаагийн хичээлээр бидгээд 250-аас 350 хүнийг одоо тэр 3 зааланд нэг цагийн хичээл дээр одоо ингэж йогийн тэр гайхамшигт мэдлэгийг хүргэхийн тулд ингэж зорж ажиллаж байна. Фестивалийн цар хүрээний хувьд хэр их хүн оролцдог бол ер нь жилээс жилд? Манайх одоо хамгийн анхны фестивал дээр л гэхэд 800 хүн оролцож байсан. Тэгээд тэрнээс хойш ингээд жилээс жилд нэмэгдээд өнгөрсөн жил одоо яг 850 гэхдээ одоо нөгөө давтагдсан доогоор 1000 гаруй хүн оролцоо явдаг байгаа. Тэгэхээр энэ жил 2 жил болох учраас мэдээж энэ маань 2-оор үржүүлэгдээд 2000 хүн оролцох боломжтой гэсэн үг. Одоо йог гэдэг бол нэг төрлийн спорт шүү дээ. Энэ төрлийн спорт ер нь манай оронд хизээнээс яг дэлгэрч эхэлсэн юм бол бас Монголын йогчдын холбоо гэж байдаг гэлээ. Энэ холбоо хизээнээс үүсв. Холбооны яг чиг үүрэг зорилго нь юу юм бэ? Монгол улсын хувьд йог хизээнээс эхэлж үүссэн байх юм бол 1984 оноос эхлэн Ринцендогийн байгаль гэж хүний хэмж болон одоо йогийн багш гайхалтай эмэгтэй маань 84 оноос эхэлж энтэх улсад йогийн мэдлэгийг сурч боловсруулад өөрийн эмнэлэг дээрээ йогийн кабинет байгуулад өвчтнүүдэд йогийг хичээллүүлээд маш одоо гайхалтай үр дүн гарснараа энэ болохоор 1984 оноос Монголд йог үүсэж хөгжсөн гэж хэлж одоо бичигдэж гэж яригддаг. За түүнээс хойш болохоор Монгол улсад бол сүүлийн 5 жилийн хугацаанд бол маш эрчимтэйгээр йог маш түгээн дэлгэрч байна. Одоо хотгон болгонд л йогийн төвүүд байж байна тийм ээ. За хороол болгонд л йогийн төвүүд байна. За сум дүүрэг болгонд одоо йогийн үйл ажиллагаа явуулдаг гайхалтай багш нар маань маш ихээр олширч байгаа нь үнэхээр их сайшаалтай. За Монголын йогчдын холбоо гэж байгууллага бий. Энэ 2014 оноос эхэлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд холбооныг үүсгэн байгуулагч Оросогийн Гэрэлтэй гэж йогийн багш энэ холбоог үүсгэн байгуулсан. Түүнээс хойш энэ жилдээ 10 дахь жилдээ йогийн холбоо
үйл ажиллагаа улам тэлээд өргөжөөд явж байна. За Монголын йогчтой холбоо ямар статусаар ажилладаг вэ гэхээр одоо Улаанбаатар болон тийм ээ хөдөө орон нутагт йогийн үйл ажиллагаа явуулж байгаа йогийн төв болон йогийн багш нарыг одоо гишүүнчлэлээр бүртгэж аваад тэднэртэй зориулсан арга хэмжээ, багш нарыг чадахжуулах одоо бэлгийг дээшлүүлэх болон за олон нийтэд хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг. За одоогийн байдлаар болохоор өдөр тутмын 7 гишүүн, за 1 тэргүүнтэй нарийн бичиг болон за хяналтын зөвлөлийн 2 гишүүн, ёс зүйн хорооны 3 гишүүн. За энэ жилээс Монголын йогчтой холбооны дэргэдэх эрдмийн зөвлөл гэж байгуулагдсан байж байгаа шинээр. За энэ зөвлөл ямар учраас байгуулагдсан бэ гэхээр биднэрт Монголын йогчтой холбоо буюу за йогыг ингэж түгээн дэлгэрүүлж байгаа юм том статус байгаа учраас биднэрт судалгаа шинжилгээний баг хэрэгтэй болсон. За йогоор хэдэн жил хичээлсний үр дүнд ямар үр дүн гардыг магадгүй те нойргуудалтай хүн йогоор хичээллээд ямар үр дүн гарч ийн, сэтгэл санаа таагүй, сэтгэл готролтой, сэтгэл замналтай хүмүүс йогоор хичээллээд ямар үр дүн гарч ийн. За болон хавдартай олон одоо сахарын чихрийн шижин гэж ярьдаг тийм ээ. Сахарын өвчтөй хүмүүс йогоор хичээллээд ямар үр дүн гарч ийн гэх мэтчлэн одоо бодит үр дүнгийг одоо судалгааны түвшинд хийхээр ийм 6 гишүүний баг бүрэлдэхүүнтэй ингэж ажиллаж байгаа маш том байгууллага байна. Йогийн спорт бол дэлхийн бүх улс оронд өргөн цаг хүрээтэйгээр хүмүүс хичээлдэг спортуудын нэг ялцчихгүй юм уу? За тэгвэл энэ йогийн спорт манай Монгол оронд бусад орнуудтай харьцуулахад хэр хэмжээнд хөгжсөн юм бол? За дэлхийн нийтээр ингээд ярихад бол бусад спортыг бодвол маш олон хүнийг хамруулж чадах хуцаар тийм том буюу дэлхий дээр одоо йогоор хичээлсэн ба сүүлийн судалгааг уншиж хахад сүүлийн жил хагасын төвшөнд 30 саяар нэмэгдсэн гэсэн юм тоон судалгаа байдаг. За Монгол орны хувьд болохоор би түрүүн хэлсэнчлэн тийм ээ сүүлийн 5 жилийн хугацаанд бол йогоор хичээлсэн та маш их байж байна. За йог гэдэг зүйлийг дэлгэрүүлээд ингээд тайлбарлаад хэлэхэд бол йог гэдэг нь ерөнхийдөө нэгтгэх, тэмээ тэгштгэх одоо ингээд нэгдэл гэдэг утгаар ингээд санскритаар монгол руу ингээд буулгаддаг. За тэгвэл юутай нэгтгэх гэдэг юм бэ гэхээр йогийн дасгал хөдөлгөөнийг хийснээр йог өөрөө маш олон талын хүрэх чадвартай. Одоо жишээ нь бүх спорттой төгс зохицдог. Фитнестэй бол зохицож болж байна тийм ээ. Булчин одоо ажиллаж байгаа тохиолдолд судлахын тулд йогийн сонголтын дасгалыг хийж гин гүйлттэй, алхалттай одоо яа хөндий спорт болон спиннинг, аэробик гэх мэтчлэн бүх спортоо йог бол төгс зохицдог. За үүнээсээ цаашаа болоод ирэхлээр зүгээр йогоор хичээлдэггүй хүмүүстэй зүгээр унтахын тулд нүдэн амьдаг болвол йогоор хичээлдэг хүмүүс төвлөрхийн тулд нүдэн амьдахад тэр нүд амьдах мэдрэмжинд хүнд тайвшралыг өгдөг, амар амгалан олгодог, за мөн өөрийнхөө дотоод руу аялах тэр мэдрэмжийг олгодог. За амьсгал гэж хүмүүс ярьдаг тийм ээ. Одоо магадгүй йогоор хичээлдэг хүмүүс нэлээдгүй зөв амьсгал, буруу амьсгал гэл ингээл ярьдагдгийг сонсож байгаа нь бас мэдж байгаа. За зөв амьсгал, буруу амьсгал гэхээс илүүтэйгээр хүн минутанд 15-аас 18 удаа амьсгалдаг. Энэ нь хоногт ингээд үржүүлээд 21-ээс 23 удаа амьсгал авч гаргадаг тийм тоо судалгаа байдаг. Тэгэхээр энэ хоногийн турш хэдэн хувьд нь өөрийнхөө амьсгалыг бид нар анзаарч төвлөрч чаддаг вэ тий. Йогоор хичээлдэг хүмүүсийг болохоор амьсгал дээрээ төвлөрч юм. Тэр амьсгал орж байгаа, гарч байгаа гэдэг мэдрэмжийг мэдэрч чадж байна. Амьсгалаараа дамжуулаад бид нар тайвширч чадна тийм ээ. За одоо тэгээд нойргуудалтай болвол амьсгалын дасгалаар тайвшруулад өөрийгөө тайван нойрсуулж чадна. За нэг ядарч сулцсан тохиолдолд амьсгалын дасгалаараа өөрийгөө сэргийгээд ингээд босгож чаддаг гэх мэтчлэн амьсгал өөрөө биеэс хорыг гадагшуулдаг маш том гайхалтай техник. За йогийн дасгал хөдөлгөөн нь өөрөө яадаг вэ гэхээр бидний биеийн булчин, шүрмэс, мах, холбоосод юу гэдэг биеийн бүх л хэсэгт бүгдэнд нь жигэд тарж үйлчилдэг. Одоо ингээд хичээл дээр би бас хүмүүстэй хэлдэг байхгүй. За би мэдрээ таны бараг бүлийн чигчийн хуруунд хүртэл йог очиж үйлчлэдэг шүү. Чигчийн хурууч хүртэл йог хийдэг шүү гэлээ. Гэх мэтчлэн йогоор хичээлж байгаа хүмүүсийн биеийн бүх хэсгийг одоо өөрийнх нь өөртөө битээ нэгдүүлэх буюу за биеийг бүхэлд нь эрүүлжүүлж бас галбиржуулдаг. За тэгэхээр нөгөө сүүлийн үед хүмүүсийн аягүй их асуудаг асуулт байдаг нөгөө йогоор хичээлээ турах уу гэдэг нэг асуудаг тийм. Йогоор хичээлээ турах гэхээсээ илүүтэй та маш баян эрүүлжин бас галбирчин йогоор хичээлж байгаа тохиолдолд жин нэг тийм чухал байдгүй шүү. Биеийн жин
хасагдахгүй байх тохиолдол маш их байдаг хэдий ч таны бие өөртөө тохирсон устай тий өөр тохирсон өөхтөө өөр тохирсон булчингийн массыг йогоор хичээснээр бүрэн авч боломжтой байдаг. Хоёр зочны маань хувьд анх йогоор хичээллэх одоо санаа сэтэл суурийг ямар хүн тавьж өгсөн юм бол ер нь анх яаж йог руу орсон юм бол энэ түүхээсээ бас манай үзэгчдтэй хуваалцаач. Миний хувьд бол ер нь бол хүнд нөгөө эргэн тойронд байгаа хүмүүс их нөлөөлж байдаг. Миний дүү надад нөлөөлөөд анх энэ йог руу орж исэн. Анх хичээлээд маш гоё. Би одоо буруу ойлголттой явж исэн байна шүү дээ. Анх йогийн талаар мэдээлэл маань хомс дөнгөж 12 онд хичээлдэж эхэлж байхад ер нь мэдээлэл ховорхон байсан. Одоо үетэй харьцуулахад бол одоо бол бүх зүйл маш гоё нээлттэй. Одоо сошиал болон интернет гоё хөгжөөд йогийн талаарх мэдээлэл хангалттай болсон байна. 12 онд би анх мэдээлэл авч авах үед би айгүйх ирж хайж сурж одоо багшлахын тулд Монголд одоо багшийн сургалт их бага явагддаг байсан. Тийм учраас бүгд нэр хятад ард улс руу очиж анх багшийн курс сууж авах жишээтэй байсан. Одоо бол бараг л маш олон манай холбоонд бүртгэлтэй 5-аас 6 сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Бүгдэд нээлттэй гоё болсон байна. Миний төгч их энгийн одоо тэгээд дэлгэцээр ингээд шууд ярьж бас болохгүй юу. Гэхдээ надтай адилхан кейстэй маш олон эмэгтэйчүүд байгаа ах тийм. Тэгэхээр өөрөө тавхыг хуваалцъя гэж бодож байна. За миний хувьд болохоор йогтой учирсан түүх маань гэх юм бол би 3 хүүхэдтэй. Тэгээд 3 хүүхэд ингээд эхний 2 маань дараалаад гарцсан. Дараагийнх маань жоохон зайтай боловч нөгөө 3 хүүхэдтэй өсгөөд тий хүмүүжүүлээд ингээд нөгөө гэрээ эзэгтэй чухал үүргийг 10 жилийн туршид хашлаа л та. За тэгэхээр 10 жилийн хугацаанд гэртээс олсон эмэгтэй хүн гэдэг чинь за яг ар амьдрал маань ингээд үр хүүхэд маань ингээд зөв болгосон хөгжөөд байгаа чинь яг ингээд дотоод хүнийхээ болохоор маш их бухимдалтай. За жингийн маш их илүүдэлтэй. Сэтгэл санаа тогтворгүй ерөөхдөө нэг тийм нэг л надад нэг юм дутуу байна, нэг л юм болохгүй байна гэдгийг мэдээд байсан байхгүй. Тэгэл яагаад мэдгүй ингээд нэг хүн нэг гарах гарцаа болохгүй нэг ингээд бухимддаг шүү дээ. Тэгэл нөгөө уцсав гээл үзээсэн чинь нэг зар гараад ирлээ. За йогоор хичээлэх юм бол стресс бухимдал арилдаг. Тэгээд биеийн одоо илүүдэлчин арилдаг энэ төр гэл эхний зарыг ингээл хараад тэгээд би шууд тэр йогийн төвд очиж хичээлсэн. За тэгээд хичээлж явах хугацаанд бол маш их хүндрэлтэй байсан. Яг үнэн хэлэхэд чинь нөгөө нэг тасгал төлөвөө хийдэггүй хүн чинь жингийн одоо илүүдэлтэй ингээд юм хүн чинь бүх зүйл нь үнэхээр хэцүү. Гараа өргөхөд хүртэл хэцүү. Ингээд даахтгүй мөрж хилээд ингээд тэгээд би бүр дотор ингэж боддог байсан байхгүй. За та бүхэн уушлаар за уусаал байттай юм чинь. Гэхдээ мөнгө төлн өөрийгөө ингэж зовоох хэрэг байдаг ч юм уу ч юм уу гэл ингээл аюул юм шамтлах үед ингэж байдаг гэсэн. Тэгэл зааланд ингээл хажууд хүн ингээ харах дээр надаас бүр нилээдгүй ахимаг насны тий ингээл их чинаар баг ингээ 60 нилээн хол гарцсан марцсан их нар ингээл аюул өөр ингээл йогийнхаа тасгалаа бүр ямар ч төвшөөсөн ингээ зүйлгүйгээр ингээл хийгээд байдаг. Нөгөө хэдийгээ харангуйлаа хүү эдгээр ингээ хүн хийгээд болоод байхад би бас яагаад хийж болохгүй юм болоо гэд бас өөрхөн тэднээс мотивац аваад байгаа байхгүй. Тэгэл ингээл яваал дурлаж явсаар байгаад ерөөхдөө жил гарагийн туршид йогоор бол тасралтгүй хичээлсэн. Йогоор хичээлсний үр дүнд гэх юм бол хамгийн надад гоё мэдрэгдсэн зүйл нь бол миний сэтгэл санаа үнэхээр гоё байсан. Тэгээд гэрэл гэдэг амьдрал ямар гоё юм бэ? Хүн гэдэг чинь ямар гоё юм бэ гэдэг. Одоо бүгдийг нэг нэгтгэж хэлэх юм бол йогоор хичээснээрээ би өөрийгөө олсон. Тэгээ мэрэгчлээ солиод бас йогийн багшаар хичээл одоо ажиллаад тэгээ өөртөөгөө адилхан бас ингээд би ч өөрөө спортын хүн биш шүү дээ. Тэгээ ямар нэгэн тийм спортын суурь байхгүй нэ энгийн хүн бас ингээд йогоор хичээллээд энэ гоё зүйлийг мэдрээд тэгээд одоо тэр мэдэрсэн зүйл маань гэр орныхан эргэн тойрны найз нөхөд гэх мэт чи одоо миний тойрон хүрээлж байгаа хүмүүст аюу гоё эргэн нөлөө үзүүлсэн. Тэгэхээр энэ зүйлээ бас бусдаа хуваалцахыг хүссэн учраас йогийн багшаар багшуулаад йогийн багшаар ажиллаад одоо 8 дахь жилдээ болж байна. За йогтой учирсан түүхээ манай үзэгчтэй хуваалцсан хоёр зочиндоо баярлалаа. За ингээд үзэгчтэй нэг мэдээллийг та бүхэнд хүргээд эргээд студидтэй уулзцгаая.
фестивалаараа уулзцаая. Монголын йогийн фестивал 2024. Нэвтрүүлэгтээ хамтаагаа үзэгч та бүхэнд баярлалаа. За йогоор хичээлхийн ер нь ашиг тусны юунд байдаг юм бол одоо зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Йогоор хичээлснээсээ нурууны өвчнөөс ангижирдаг гэх мэтчлээ ярьдаг. Тэгвэл яг йогоор хичээлэхэд ямар биед одоо ашиг тустай байд юм бол? За йог маань өөрөө спортын нэг төрөл гэж явж байгаа шүү дээ. Бид нэр хөдөлгөөн хийж л байгаа учраас энэ маань спорттой бас давхар ингээ ороо явдаг. Тийм учраас бид нэр йог одоо ялангуяа нуруунд маш сайнаар нөлөөлнө. Ер нь бол йогоор эрт хичээлдэж эхлэх тусам бидний нуруугаа эрүүл байлгах, эрүүл эрен хадгалаад, хамгаалаад байх боломж маш өндөр байдаг. Анхнаас ингээд гэмтээхгүй байх байна гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл өөрчлүүлээд хэрвээ ямар нэгэн нурууны өвчлөлт, нурууны ямар нэгэн хам шинж эмгүүд тохиолдлоо гэж бодоход мөн л адил нурууны йогоор хичээллүүл сайн. Жишээлбэл нурууны суулттай хүмүүс, нурууны эвэрхий цэвлэлттэй хүмүүс, нугалмын гусалттай ч юм уу те нурууны олон дээд цэлбэлцлийн хам шинж, доод цэлбэлцлийн хам шинж гэсэн түгээмэл тохиолддог асуудлууд байдаг. Эдгээр тохиолдлуудад нурууны йогоор бүр яг тэрэн дундаа зүгээр йог биш, нурууны йогийн ангид явал маш сайн. Өвдөлтүүд нь бүгдээрээ зарим нэгэн хам шинжүүд бол бүгдээрээ эдгэн гэсэн үг. Хэвийн болно гэсэн үг байна. Өвдөлтүүд бүгдээрээ намжмал байдалд байх боломжтой. Тэгэхээр бүгдээрээ хаалганаас өөрсдийгөө зайлсхийх боломжтой л гэсэн үг. Йогийн хувьд бол бас нүүрний йог гэж яддаг шүү дээ. Нүүрний йог гэхээр яг яаж хийдэг юм бол бас их сонирхолтой. Одоо миний хувьд бол йога ор мэдхгүй хүний хувьд нүүрний йог гэхээр ингээд нүрээ хөдөлгөөд авах юм уу? Эсвэл ямар нэгэн төхөөрөмжтэй харьцаж хийх юм уу? За дээрээс нь нүүрний йог яг ямар ашиг тустай гэдэг юм бол? За нүүрний йогийн хувьд тэгэхээр одоо ингээд мантха багш маань хэлж байгаа хүн хөдөлгөөн хийснээрээ ингээд юм гоё үр дүн гардгаа гэж юм тийм ээ. Тэгэхээр бидний нүрэнд ерөнхийдөө 57 шиг том булчингууд байдаг. За нүүрний йог хийгээгүй байх үед бид нар өдөр тутмын одоо мимик хөдөлгөөн биш тийм эмээх, уурлах, гундах одоо яа гэм гэх мэтчлийн дотор бидүүсээ 20 орчим булчин ажилладаг. Байнгын таталтайгаар. За тэгээ нүүрний йог хийснээрээ бусад 30 гаруй булчин ажиллуулснараа хүн 5-аас 8 насаар залууж боломжтой. Нүүрний йог нь болохоор одоо биднээсээ хамгийн эхлээд ингээд хүн болгонд байж байдаг тийм ээ. Одоо ингээд хурц наранд ингээ харахад ч юм уу айлсвал одоо ямар нэгэн зүйлийг фокусанд харуулахын тулд ингээ хөмсгөө ингээ зангиддаг ч юм уу тий голын ингээ өвчлөө байж байдаг. Үүнээсээ болоод ирэхлээрээ одоо зогт доошоо дарагддаг ч юм уу тий одоо ингээ харах үнцгийг ингээ багасгадаг. За дээрээс ингээ булчингууд нь сулаад ирэхлээрээ хацар доошоо унжих тийм ээ эмгүү өвчлөөж гэж ярьдаг, ток өвчлөөж гэж ярьдаг. Түүнээсээ болоод давхар ирүү хүзүү гэх мэтчлээ. Ерөөхдөө энэ нөгөө дээд булчингуус бол байгаа учраас доошоо ингээд газрын татах хүчний нөлөөгөөр доошоо яваад хөшрөлт үүсээд байдаг. Хэдий залууч гэсэн тийм ээ ерөнхийдөө нэлээгүй авартай хүмүүс байгаад байдаг. За нүүрний йогийг хийснээрээ энэ бүх булчингуудыг нэг бүрчлэн детальчилж заадаг буюу духны хэсэг дээр ямар булчингууд одоо ажилласнараа дух маань дэше өргөгдөхийн хөндлөн болон босоо үрчлээтнийхийн за мөн ингээд нүдний ингээд юм цайган булчингуудыг одоо ажилуулж өгснөрөө нүд тойрсон ингээд юм цайган үрчлээ сарвуу үрчлээ тийм ээ нүдний унжилтын дээд доод цохны унжилтыг дээшээ сэргээж өгөх за мөн хасрын том булчин жарны том булчингуудыг ингээд техникийн тодорхой хэмжээний техникийн дагуу ажиллуулснаар одоо ингээд энэмсгэлийн хэсэг хатар маань дээшээ өргөдөөд ирэх гэх мэтчлэн булчин доошоо унж байгаа булчин дээшээ буюу хоошоо татаад өгөхлөөрэ нүүрний йогийн тусламжаар татаад өгөхлөөрэ хүн маш гоё залуу бас эрүүл харагддаг. За залуу эрүүл харагдахаасаа гадна бид нар энэ насны дээрээ зогсох боломжтой. Өнөөдөр би тэдэн настай байна. 5 жилийн дараа тэдэн настай болоход яг энэ төрхөрөө байна л гэсэн. Тэгэхээр биеийн йог одоо нүүрний йог гэж ярьж байгаа болохоор бие йог гэж тусдаа салгачлаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө ингээд йогийн хөдөлгөөн хийж байгаа тохиолдолд
яг тэр йогийнхаа тасгал хөдөлгөөнийг миний айл булчин дээр яаж ажиллаж байна, алийг чангалж байна, алийг сулж байна гэдэг дээр айгүй сайн мэдрэмжтэй гэдэг юм бол үнэхээр миний биед ашиг тустай. Бас одоо йогоор хичээлдэг хүмүүс маань бясалгал хийгээд идэг шүү дээ. Энэ бясалгал йог хоёр яг юугаараа уялдаа холбоотой юм бол? За бясалгал гэдэг зүйл гэдэг хийхийн тулд хамгийн эхлээд бид нар йогоор хичээлдэг. За бясалгалын одоо хүмүүсийн за бүр нэг цаашаа гүү хааны юм ярих гэхээс илүүтэй айгүй энгийн зүйл ярихад бясалгал хийснээр хүн аюугай маш их ингээд тайвширдаг, төвлөр сурдаг. За санаатаа болон санамсаргүй байдлаар хин нэг гомдох юм уу нэг тийм үйлдэлүүд гаргацдаг. Сэтгэл хөдлөлөөрөө бүх юмд ханддаг зүйлүүд маань бясалгал хийснээрээ намжиж өгөөдгөө өөрийгөө хянах чадвартай болдог гэсэн. За бясалгалыг хийхэд тулд мэдээжгүй бүгдөө ингээд тодорхой хэмжээгээр тодорхой хугацаанд суух болно, зарлаа суух болно. За тэгэхэд бидний хөл өвдмөргүй байна, тий? Нуруу жилмэргүй байна, хүзүү өршмөргүй байна. За тэр одоо бясалгын төвшөнд суухын тулд йогийн тасгал хөдөлгөөн маань биднээсийн чангарсан булчингуудыг суллаад хүссэн биеийг маань жилийг нь гаргаад өгөхлөөрэ та бясалгалын суулахлаарэ тэр гоё амар амгалан тав тухтай зүйлийг мэдрэх боломжтой байдаг. Тэгэхээр бясалгал хийхин тулд йог бясалгал хоёр байнга хамтдаа явж байдаг. За йогийн хичээлийн өмнө төвлөрөх буюу нэг хэдхэн секундын одоо төвлөрлийн тасгал тэр бас бясалгалаараа явуулна. Йогийн хичээлийн одоо йогийн багш нар төвүүд маань тийм ээ хичээлийнхаа дундуур ч юм хичээлийн төгсгөл бас бясалгалын хичээлийг оруулж өгөх нь маш их давуу талтай. Тэгэхээр йог бясалгал хоёр маань хоёулаа дандаа ингээ хамтарч ах トゥ хоёр шиг, ч トゥ хоёр шиг ингээ хамтдаа явчихдаг. Одоо олонний танил олон хүмүүс бясалгалаар хичээлж гин, йогийн бүхэл төрлүүдээр хичээлж гин. Йог гэдэг маань одоо бясалгалтай яаж холбогддог гэвэл йог гэдэг 8 хүчрийн дотор маань бясалгал маань өөрөө ороод явж байдаг. Тийм болохоор ерөөсө бясалгал йог хоёр салшгүй холбоотой гэсэн үг. Одоо бүгдээ бодъё л да биетлээс хамтлаг гэж бодоход биетлээс хамтлаг маань маш олон гоё дуу гаргасан одоо дэлхийд танихгүй мэдгүй хүн байхгүй. Тэгэхэд эдгээр хүмүүс маань энэ одоо яг өлгийн нутагт нь йогийн өлгийн нутагт очиод йогийн амьдралаар амьдраад йогийн тасгал хөдөлгөөн өнөөр хичээлээд төм юм бясалгадаг байсан. Тийм олон алдартай байл да энэ ганц нэгээр дуртай. Монголын йогчдын сэтгүүл гэж яддаг шүү дээ. Энэ сэтгүүлийн товч танилцуулаад тэгээд нэвтрүүлэг маань өндөрлөх цаг нь болсон байна. Тэгэхээр хэдүүлээ сэтгүүлийн танилцуулж үзэгч. Тэгээ. За энэ болохоор манай Монголын йогчдын холбооноос гаргадаг йог сэтгүүлийн анхны дугаар байгаа. Сэтгүүл маань бол ерөнхийдөө Монголын йогийн фестивалийн хүрээнд гаргадаг байгаа. Жилдээ нэг удаа нодлон жилээс гаргаад эхэлсэн. Энэ жил одоо 2 дахь дугаар нь гарах юм байгаа. Фестивалд оролцож байгаа. Фестивалд оролцож байгаа бүх хүнд энэ сэтгүүл маань үн төлбөргүй талбарт дагалдаад очдог. Тэгээд дотроо маш сайхан йогийн мэдээллүүдийг багтаасан. Ер нь манай холбоо болон йогийн түүхүүд бүгдээрээ ингээд жил дараалал ингээд ороо явж байгаа. Маш ариун мэдлэг йогийн бүх мэдээллийг сэтгүүлээс авах боломжтой. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд хэлэхэд Монголын йогийн фестивал 5 сарын 18, 19 Blue Sky Hotel Tower-ын 3 давхарт болно. За тасалбар ингээд 3 янзаар гарсан байж байгаа. За 18-ны нэг өдөр, 19-ны өдөр болон 2 өдрийнх гэсэн 3 янзаар ингээд гарсан байгаа. За энэ ямар учиртай гэхээр йогоор анхлан хичээлж байгаа. Йог гэж ямар үзүүл байт юм бэ гэдгийг мэдэх сонирхож байгаа хүмүүс бол энэ фестивал дээр ирээд маш олон төрлийн хичээлд суугаад тэгээ өөрт тохирсон хичээлийг өөрт тохирсон одоо тэр урсгалыг сонгоод яваар хичээлэх бүрэн боломжтой юм шүү. Өдрөө фестивал дээр алцгаая. За Монголын йогийн фестивал бол амар амгалан аз жаргал эрүүл мэнд эрч хүч гэсэн өрөөнд зохиогдож байгаа юм байна. За 2024 оны 5 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Blue Sky Hotel and Tower-т өглөө 8 цагаас оройн 18 цаг хүртэл явагдана. За та 95 тэгтэг 35 88 99 55 79 утсуудаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна. За ингээ өнөөдрийн манай хөглөө ярилцлагын нэвтрүүлэгт хүрэлцэн ирээд бидний урилгыг хүлээж аваад йогийн талаар манай үзэгчдэд бас тодорхой хэмжээний мэдлэг олгосон тооёртой баярлалаа. Цаашдаа ажилд нь амжилтыг хүсье. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. За, ингээд энэ хөглөө нэвтрүүлгийн мягмар гарагийн дугаар үүгээр өндөрлөж байна үзэгчтэй. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай.
Монголын йогийн фестивал 2024 таныг өөрийнхөө дотоод ертөнц рүү аялалд урьж байна. Йог бол эв нэгдэл, йог бол хөгжил дэвшил, йог бол эрх чөлөө, йог бол эрүүл мэнд. Монголын йогчдын холбооноос уламжлалт болгон зохион байгуулдаг йог сонирхчдын хамгийн том цугларалт Йогийн фестивал 2024 Blue Sky Tower-т 5 дугаар сарын 18, 19-нд Бямбны гарагт 4 дахь удаага зохион байгуулагдах гэж байна. 2 өдрийн турш Монголын болон гадаадын шилдэг багш нарын 30 гаруй төрлийн йог бяцлагчдын сургалтаас өөрийн сонирхсан хичээлд оролцоорой. Йогийн гайхамшигыг бие сэтгэлээрээ мэдэрцгээе.